my god. За манайхаа нөгөө нэг дэрий чинь миний ганц хайртай YouTuber-ыг айлгаж сүрдүүлээд эхэлсэн байна. Diddy, you ain't gonna mess with Stephanie Sue, okay? За юу яцхан манайхаа ингээ та бүхэнтэйгээ цоошин хэмжлэхээр уулзаж байна. Өнөөдрийн бичлэг бол дахиад л нөгөө нэг Diddy, the diddler тэрний тухай бичлэг байгаа. Гэхдээ яг шүүх хурлынхын тухай яг дотор нь болж байгаа process яг гэрчийн мэдүүлэг антер гэдэг тийм зүйлүүдийн тухай бол биш байгаа. Ер нь Diddy-тэй холбоотой. Гэхдээ яг гол ярих гэж байгаа зүйл нь болохоор миний нөгөө нэг ганц хайртай YouTuber болох Stephanie Sue-гийн талаар ярих гэж байна. За Stephanie Sue YouTuber-ыг бол мэдгүй хүмүүс гэж баг байхгүй бах те. Айгүй олон хүмүүсийн хайр хүндэтгэл дэлхийд даяар хүлээсэн ийм мундаг YouTuber эмэгтэй байгаа. Өөрийн гэсэн Rotten Mango гэдэг тийм true crime podcastтэй. Тэгээ би танарт хэлжээс надаа ингээ Stephanie Sue-тэй шүүх хурлын эхний өдөр яг шүүх хурлын танхим дотор ингээ тааралцсан, очиж уулзаад, гарын үсгийг нь аваад тэгээ зураг хөргөө ахуулаад жоохон ярилцаж зогссон гэдтэй. За тэгээд энэ ганц хайртай YouTuber-ыг минь Diddy одоо айлгаж сүрдүүлсэн байна. Та нар бүр гайхаж байгаа юу вэ гэдэг те нэр үнэхээр манайх айлгаж сүрдүүлсэн байгаа байхгүй юу. Би бол ингээд энийг бол сүрдүүлгэл гэж хүлээж авна. Хэрвээ надад ямар нэгэн хүнтэй гэж одоо хэлсэн бол. За юу болсон бэ гэхээр те Stephanie Sue бол бүр ингээд шүүх хурлын эхний өдрөөс ахуулаад л энэ одоо шүүх хурлын танхимд байгаа. Бүр яг гол танхимд нь ороод яг нэг ажилдаа явж байгаа хүн шигтэй өглөө 9-оос ахуулаад л оройн 5 хүртэл яг шүүх хурлын бүтэн өдөр ингээд тэнд хоёр researcher охинтойгоо судлаачид охинтойгоо ингээд гуруулаа ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгээ бүр шүүх хурлын албан ёсны шүүх хурлын эхний өдрөөс ч өмнө тэнд байсан заяа. Би танарт хэлжсэн надаа яг албан ёсны шүүх хурал эхлэхийн өмнөх 7 хоног нь одоо jury selection гэдэг юм болсон гэдэг. Тэр нь болохоор нөгөө 12 тангарахны шүүгчдийг сонгох тийм process 7 хоног үргэлжилсэн байгаа. Бүр тэр цаг үеэс ахуулаад л Stephanie Sue шүүх хурлын танхим дотор ингээд байгаад хамаг мэдээллүүдийг бичиж аваад айгүй дэлгэрэнгүй мэдээллүүдийг бичиж аваад тэгээ өөрийнхөө подкастныхаа үзэгчдтэй хүргээ яваад байгаа байхгүй бүр цаг тухайн үе болгонд хүргээ яваад байгаа. За тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь Stephanie Sue өнгөрсөн 7 хоног шүүх хурлын танхимд ингээд сууж исэн чинь тэгээд тэр яг гол шүүх хурлын танхим байна да тэгээд тэрэнд ингээд зүүн талд нь ингээд public суудаг заяа ингээд олон нийтийн зүгээр нөгөө нэг сэтгүүлчд биш те тийм хүмүүс одоо сууж байгаа гэсэн үг. Нөгөө баруун талд нь болохоор яг press суудаг. Яг ингээ арийнх нь хідэн пьюнууд нь одоо сандалнууд нь хэм үү одоо игнэтэй сандалнууд аа штэ тэр сандалнууд нь болохоор бүгдээрээ press badgeтай яг нөгөө нэг сэтгүүлч journalist одоо сурвалжлагч гэсэн тийм одоо албан ёсны badgeтай хүмүүс ингээд суун тэгээд тэр пьюнуудын өмнөх одоо хідэн пьюнууд нь болохоор одоо гэрчүүдийн өмгөөлөгч нар ч юм уу гэрчүүдийн гэр бүлийнхээ энтер гэдэг те тиймэрхүү хүмүүс ингээд суух сандалнаад байгаа байхгүй. За тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногт нэг шүүх хурлын үеэр яг Stephanie суух газраа сууж байгаа штэ бусад сэтгүүлчид сурвалжлагчтай адилхан ингээд хамт сууж байгаа. Тэгсэн чинь дээрээ ингээд аргашаага ингээ харсан гинэ. Ер нь ингээ би танарт хэлжээс надаа энэний өмнөх дугаар дээр ингээ хэлжсэн те. Ер нь дээрээ ингээ шүүх хурлын үеэр амар актив байдаг. Ийшээ тийшээ ингээ хараал те. Өөрөөхөн гэр бүлийнхэн лөө харж юм хэлээд л ингээ юм хүм болоод 12 тангарахны шүүгчнэр лөө хараад л тэгэл ер нь л айгүй их тийм актив байдаг. Тэгэд айгүй их тэгэж аргашаага харж нөө сэтгүүлчдийн байгаа хэсэг мэсэг рүү ингээ бас хардгийг гинэ. За тэгсэн чинь дээрээ яг тэр өдөр заяа яг ингээл нэг пресс байгаа хэсэг рүү те тэр баруун хэсэг рүү ингээ хойшоо ингээ хараад тэгэд ингээд яг Stephanie лөө харж байгаа юм шиг санагдсан гинэ. Бүр яг ингээд Stephanie-гийн байгаа яг тэр зүг рүү ингээ харж байгаа гэж аахгүй. Бүр ингээд яг eye contact хийгээ заяа. Яг өөртөө eye contact хийж ингэж бүр бодсон гэж аахгүй. Stephanie бүр ингээ гайхаад над руу хараад байгаа юм болоо эсвэл миний ард суугаад байгаа хүн рүү хараад байгаа юм болоо миний ард одоо баг хэн сууж байгаа юм болоо гэж бодсон гэж байгаа байхгүй юу. Тэгснэ яг өөрөөхөнд яг тэр зөвлөө нь ингээ харж ингэж eye contact хийнгүүтээ ингэж хэлсэн байхгүй юу. I know you. Би чамайг мэднэ. Би чамайг хэн гэдгийг мэднэ гэж байгаа юм шиг те. I know you. Гэт ийм амар угаасаа хол байгаа юм чинь сонсогдохгүй л те. Гэхдээ хүний амны хайрцгийг уншаад юу гэж хэлж байна гэдгийг бол ямар ч бараг тэнэг хүн хараад мэдчихэж штэ те. Тэгээд I know you гэд ингэж хэлж байгаа нь бүр ингэж харагдсан гэж аахгүй юу. Тэг Stephanie гайхаад тэр үедээ бол ингээ айгуу гайхаад би бас арай л ингээд overthink хийгээд байгаа юм байна л да. Айгүйх тэгэж бодлогошороод байгаа юм байна. Арайч над руу тэгээгүй хаа. Юу гэж над руу тэгэх вэ гэж бодоод өнгөрсөн гинэ. Тэгсэн чинь яг тэр өдөр нь яг тэр тохиолдолд нь ингээд өөрөөх нь researcher охин нь yeah, I think he was looking at you гэж хэлсэн байна. Яг тань руу харах шиг ингээд боллоо. Надад л тэгж санагдсан гэж хэлж байгаа байхгүй юу.
Тэг өөрөө ингээд жоохон гайхал заа гэд өнгөрөөцсөн байна заяа. Тэгсэн чинь дахиад өөр өдөр, шал өөр өдөр манайхаа тэр өдөр биш. Дахиад дэрий ингээл дэг сэтгүүлчдийн байгаа хэсэг рүү ингээ харангуйтаа яг дахиад л яг Стефани рүү харж байгаа юм шиг те. Ингэж хараад I know you гэд дахиад хэлсэн гэж байгаа хгүй яг тэр үгнүүдээ. Би чамайг мэднэ. Би чамайг хэн гэдгийг мэднэ. Тэг өөрөө бүр ингээ гайхаад энэ үнэхээр над руу юм бүр арай ч юм coincidence гэж байхгүй те арай ч юм ингээд санамсаргүй тохиолдол гэж байхгүй 2 удаа 2 өөр өдөр 2 өөр тохиолдол дээр те яг өөрийнх нь зүг рүү хараад I know you гэж хэлэхээр одоо ямар сони юм бэ гэд айгу сонирн болсон гэж аахгүй rubbing his chin with his left hand and mouths what appears to seem like I know you. Тэгсэн чинь тэрний дараахан тэгээд дээрээ буцаад эргээ харчихсан. Тэрний дараахан тэгсэн чинь арталтан сууж исэн сэтгүүлч. За хин Стефанид ингээ хэлээд You're gonna put that in your video, right? Because that was crazy. Гэхэлсэн юм зөө. Чи саяны босон үйлдэлийн тухай өөрийнхөө бичлэгэн дээр ярина үстэй. Ягаад бол надад ч бүр ингээ солиотой үйл явдал байлаа. Тэр сурвалжлагч хүртэл ингээд ажигласан байгаа хгүй. Дэрий Стефани лөө хараад албаар тэгж хэлж байгаа гэдгийг артлынхан сурвалжлагч нь ингээ бүр мэдээд анзаарчихсан байгаа хгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямар ч тийм самсргүй тохиолдол эсвэл ингээ overthink хийсэн юм байхгүй. Яг үнэхээр Стефани сүрөө ингэж харж тэгж хэлсэн байгаа хгүй. Turns to me and she whispers, quote, "You're putting that in your video, right? Because that was at least 7 seconds." Бараг сүрдүүлээд байгаа мó яагаад байгаа нэ би ч чамайг юу хийж байгааг чи мэдж байгаа шүү гэж байгаа юм шиг те. Хэрвээ над руу тэгсэн бол би үнэхээр намайг бол ингээд сүрдүүлж гин threat гэж бодно. Би чамайг мэднэ. Би чамайг хин гэдэг мэднэ штэ. Тэгэхээр ер нь бол би ингээд хүмүүс амьтанд явуулаад чамайг ингүүлчих чадна гэж байгаа юм шиг би бол тэгэж хүлээж авах байсан. Гэхдээ би ерөөсө дэрий Стефани сүг хин бэ гэдгийг мэддэг гэдэг дээр огтхонч гайхаж одоо тэгэж цочирдохгүй байна. Ягаад вэ гэх юм бол Стефанигийн энэхүү подкаст чинь бол үнэхээр амар хүзэлтүүдийг авдаг штэ. Бүр амар заяа. Хийсэн бичлэг болгон та нар ингээл одоо ороод харангуйдтэй сүүлийн хийсэн одоо яг шүүхурл ихснээс хойш бичлгүүд нь дандаа хэдэн сая үзэлтүүдтэй явж байгаа. Тэгээ түүнээс гадна яг энэ шүүхурлын үеэр хийж байгаа бичлгүүд нь Стефанигийн хувьд бол анхны удаа дэрийн тухай ингэж бичлэг хийж байгаа зүйл бол биш. Яг нөгөө нэг дэрий өнгөрсөн оны 9 сард баримтчилсан штэ. Тэрний дараа нэг 2-3 сараа дараа хийсэн шиг санагдаад байна зав. Нэг 2024 оны 12 сарын үеэр ч илүү 11 сарын үеэр нэг тийм амар цуврал бичлэг хийжсэн заяа. Бүр ингээ 3-4 тийм одоо ангитай гэх юм уу те айгуу тийм цуврал бичлэг хийжсэн. Тэр нь бүр амар дэлгэрэнгүй заяа. Бүр ингээд бүх дэрийн амьдралыг ухаж төвхөнсөн те бүр амар тийм судалгаатай бүр амьдралын бүх аспектуудын тухай ярьсан бүх гэмтэрүүдийн тухай ярьсан бүх дэрийн тухай яригддаг одоо цуурхал conspiracy theory гээл те rumor гээл тэр бүгдийг нь базаад ярьсан тийм одоо цувралуудыг хийжсэн. Тэд нар ч гэсэндээ маш их үзэлтүүд авч исэн. Тийм учраас угаасаа ойлгомжтой те дэрий ганц Стефани ч гэлтгүй өөрийнх нь тухай ингэж ярьж байгаа бүхэл сонин сэтгүүл, телевизийн одоо нэвтрүүлгүүд, documentary юу гэдгийг те YouTubers-ууд, content creators-уудын одоо хийж байгаа зүйлүүд гэдэг те тэр бүгдийг бол амар closely follow хийж байгаа нь бол ойлгомжтой. За яг угаасаа өөрөө шоронд байгаа юм чинь өөрөө тэгэл интернет орно гэж байхгүй шүү дээ чадахгүй. Харин өөрийнх нь өмгөөлөгч нар нь өөрийнх нь хүүхдүүд нь найзууд нь гэр бүлийнх нь одоо хэн байдгийг те гадаа ил одоо явж байгаа тэр хүмүүс нь одоо интернет ороод судалчих чадaltaй тэр хүмүүс нь бол ингээд энэ бүх хүмүүсийг ингээд судлаад одоо ямар контент хийж ийн гэд явж байгаа нь бол угаасаа ойлгомжтой. Стефани сүг бол ингээд target хийж одоо айгүйх ингээд closely follow хийх нь бас ойлгомжтой. Яг бол айгүй том одоо платформтой учраас тэр одоо Rotten Mango гэдэг подкаст найруулжаны 5 сая subscribersтай болчихсон бүх бичлэгүүд нь хэдэн сая үзэлт авдаг учраас хамгийн одоо юм гол хүн байгаа даа шүү дээ. Энэ дэрийн тухай ингээд бичлэгүүд хийгээд байгаа. Тийм учраас одоо Стефани сүгийн бичлэгүүдийг үзээд өөрийнх нь тухай юу ярьж ин яаж ингэж ингээд тэрийг бол ингээл анзаараад байж байгаа нь бол ойлгомжтой. Тэгэхээр надад бол ерөөсөө тэгэж шокроод ах юм бол алга байна. Яна Дири Стефанийг мэддэг гэж юу гэдэг дээр заяа. Тэгээ Дири ягаа яг баримтчлагдсныхаа дарааханд өөрийнх нь тухай айгүй их сошиал медиагаар яригдж байхдаа ялангуяа TikTok энэ төрөөр бүр амар яригдчихсэн шүү дээ. Бүр ингээл нэг swipe хийнгүүт Дири гэж гарч ирдэг байсан. Тэгээ яг нэг баримтчлагдсныхаа дараа яг тэр үед санджи үл те Secret Service Sam гэдэг нэг тийм TikToker гэж би танарт хэлжсэн надаа. Тэр TikToker эрэгтэй дээр гэхэд одоо жишээ нь Диригийн хөлсөлсөн private investigator те одоо хувийн мөрдөгч нар бүр очиж исэн штэ.
нэг 2 3 TikTok-тор лөө тэгж очиж ирсэн надаа. Тэрний нэг нь Secret Service Sam гэд байсан. Очоод ингээ асуугаад ингээ хагуулах гээд байгаа мó яах гээд байгаа юм нэг тийм юм ярьж ирсэн да. Хин одоо чамд мөнгө төлөөд ингээ дэрийн тухай ийм бичлэг хий гэж хэлсэн. Тэгээд нэрийг нь хэлчих юм бол би чамд ингээд бид нэр чамд ингээд double хийя. Тэ арай илүү хэмжээний мөнгө өгөө. Тэгэх юм бол чи дэрийн тухай сайн зүйл ярмаар гэд тэ тийм зүйлийг хийжсэн. Тэгэхээр угаасаа дэрийн иймэрхүү content creator хүмүүсийг YouTuber энтрийг бол бүгдээр ингээ өөрийнх нь тухай юу ярьж ийн гэдгийг ингээд хараад байж байгаа гэсэн үг. За тэгээ түүнээс гадна бас нэг зүйлийг Stephanie хэлсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр Stephanie нэг бичлэг дээр тэгж хэлжсэн байхгүй юу? Одоо зөндөө олон дэрийн тухай айгүй олон бичлэг хийж байгаа нэг шүү хурлын тухай дээр бараг л одоо 7 хоногт 2 3 бичлэг хийгээд байгаа байхгүй айгүй урт бичлэгүүд хийдэг. Тэр бичлэгүүдийнхаа нэгэн дээр ингээ ярьжсэн байхгүй юу? Одоо шүү хурл дотор байдаг sketch artistууд ингээ дэрийн одоо зургийг зурхтаа царайг ингээ зурхтаа тэ айгүй тийм koala bear шиг айгүй харагдуулаад зурчихдаг гэж тийм комент хэлжсэн байхгүй юу. Тэгсэн чинь яасан гэж манайхаа яг тэрийг л үтсэн байгаа байхгүй дээрээ. Саяхан дэрийн өнгөрсөн 7 хоногт нэг шүү хурлынхаа үеэр яг шүү хурл эхлэхээс өмнө заяа нөгөө sketch artistууд нь ингээд суужсан ганц sketch artist байдаггүй нэр 2 3 sketch artistууд байдаг юм байна лээ ингээд суугаад өөрсдийнхөө зургнуудыг sketchүүдэд зурдаг. Тэгсэн чинь дэрийн нэг sketch artist дээр очингуудаа soft me up a little bit. You're making me look like a koala bear гэж хэлсэн байхгүй. Миний одоо дүр төрхийг одоо буулгахтаа арай жоохон зөөлнөр буулгаа. Чи намайг ингээ koala bear шиг харагдуулаад байна гэдэг комент хэлсэн байгаа байхгүй. Манайхан тэгээ бодоод үзтээ тэр чинь яг Stephanie Sue-гийн хэлсэн комент байсан штэ. Тэгэхээр яг тэрийг үзсэн л байгаа байхгүй. Тэгээ үзээд одоо гэр бүлийнх нь үзчихэд хэлсэн байгаа байхгүй те. Тийм учраас ингээ дэрий тэрийг ингээ сонсчихсон. Намайг битгий тэгээд koala bear шиг харагдуулаад гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэрний тухай Stephanie Sue ярьж илээ. Миний хэлсэн комментиг ингээд дэрий sketch artist-тай хэлсэн гинэ. Би oh my god гэж ярьжсэн заяа. Remember how I said that Diddy looks like a koala? I don't think that this man liked it. I didn't know, but it doesn't seem like he likes it. За тэгээ ямар ч гэсэн энэ зүйлийн тухай айгүй хүмүүс гадар одоо шүүгэж эхэлж байна. Одоо яг Diddy Stephanie Sue одоо ингэж бараг одоо жоохон сөрдүүлж байгаа юм шиг тийм сонио үг хэлсэн гэдгийг одоо тухай яриад хүмүүс айгүй гадар шүүгэж байна. За түүнээс гадна Stephanie Sue-тэй холбоотой бас нэг зүйлийг ярих гэж байна. Тэр нь юу вэ гэхээр Stephanie Sue бүр ингээд айгүй дургу үзэн яддаг hatersүүд байдгийн гинэ. Би юусоо мэддэггүй байсан заяа. Ягаад ч юм би ингээд Stephanie Sue өөрөө дуртай учраас те миний дуртай YouTuber учраас миний сонсох дуртай подкаст учраас ингээд би юусоо Stephanie Sue үзэн ядагчд байдаг гэдгийг юусоо боддгоо байсан аахгүй. Тэгэж төсөөлөжчгүй байсан. Тэгсэн чинь Stephanie Sue-гийн нэг ингээд бичлэгийг үзэж агаад би саяхан комментиг ингээд уншаад явж байхгүй. Би ер нь комментиг амар уншаад байдаггүй. Өөр хүмүүсийн коммент эндрэг те. Тэгсэн чинь ингээд зүгээр яг тэр бичлэгийн комментиг ингээд уншаад явжсэн чинь айгүй хүмүүс заяа. Oh my god, I can't believe Stephanie has haters. Ингээд тэгсэн амар комментүүд байхгүй. Би өстэй Stephanie дээр үзэн ядагчд байдаг гэдэгт итгэхгүй байна стоо гэл айгүй хүмүүстэй бичсэн байхгүй. Амар олон тийм өөр комментүүд байсан. Тэгэхээр би гайхаад энэ одоо хаанаас ингэж гарч ирээд байгаа коммент юм бол хаана тийм үзэн ядагчд байгаа юм болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь айгүй хүмүүс одоо Miss Weiwei гэдэг YouTuber-ийн бичлэгийг үзээрэй. Тэр одоо YouTuber ярьсан байлээ гэд. Тэгээ би тэр YouTuber-ийн бичлэгийг ингээд олоод үзлээ. Тэгсэн чинь тэр эмэгтэй ярьж байгаа байхгүй юу? Одоо жоохон Stephanie-г өмөрөөд ярьж байгаа юм байлээ. Stephanie-г одоо хүмүүс энэ дэрийн шүүх хурлыг ингэж cover хийлээ. Өөрийгөө бүр сурвалжлагч гэж бодчихсон. Өөрийгөө бүр ингээд сэтгүүлч гэж бодчихсон. Ямар ч тийм сэтгүүлчийн degree энэ аваагүй байж иж те яг мэрэгжлийн хүн шиг болохгүй ядаад ингээд дэрийн шүүх хурал дээр очиод ийм хийж ин айгүй тийм муухай хүүхэн гэл айгүй бүдүүлгээр ярьж исэн гинэ. Айгүй хүмүүс тиймэрхүү зүйлүүд ингээд social media-гаар айгүй их байна гинэ. Тэгээ би гагаад хүүе юу вэ бүр ингээд шоконд ороод заяа. Тэгээ тэр эмэгтэй айгүй их тиймэрхүү Reddit постнуудыг үзүүлсэн байхгүй өөрийнхөө бичлэгэн дээр тэр Miss Weiwei гэдэг эмэгтэй. Тэгээ та нар Reddit гэд мэдэх бах те ингээд зүгээр нэг тийм forum шиг юм байдаг штэ. Ороод ингээд өөрийнхөө одоо хүссэн имийг бичин. Тэнгүүд ингээд айгүй хүмүүс ингээд хариулаад те тэрэнд ч одоо хариулаад ингээд хоорондоо харилцан яриа үүсгээд те янз бүрийн сэдвийн тухай ингээд харилцан яриа үүсгээ яваад иж болно. Тэгсэн чинь тэр Reddit дээр айгүй их тиймэрхүү одоо forumнууд байна гин шүү. Ингээд Stephanie Sue үзэн ятсан. Заяа. Тэгэд би тэр бичлэгээс харчаад би өөрөө Reddit ороод ингээ харахгүй юу? Stephanie Sue гэд podcast гэдэг Rotten Mango podcast, Diddy Trial гэд хайсан чинь нэр амар гарч ирж байна. Stephanie Sue-гийн тухай ингээ доромжилсан, доошоо хийсэн. Энэ муу одоо юу вэ? Сэтгүүлч шиг өөрийгөө бодоод модоод гэд тэгсэн айгүй их ингээ
бүр амар олон хэдэн мянган лайк майктай хэдэн мянган комент энтертэй тиймэрхүү форумнууд зөндөө байна. Тэгээ Стефаниг үзэн ядах энэ хүү хөдөлгөөн нь ч юм уу те ер нь ханаас эхэлсэн бэ гэхээр Стефани яг нэг jury selection-ы үеэр заяа яг шүүх хурлын танхимын гадаа байж ахтай барилгынх нь гадаа ингээд шүүх хурлын дуусны дараа л юм байл да ингээд өөрөө уцаараа ингээд бичлэг хийсэн байгаа хгүй нэг shorts YouTube shorts хийсэн. Нэг хэдхэн секундын бичлэг хийсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд өөрөө уцаа тавиад ингээд юм идж байгаа хгүй нэг сандвич ч юм уу нэг юм идж байгаа. Тэгээ тэрийг идэнгээ ингээд жоохон эргэлддэг заяа. Ингээд эргэлдээл ингээд жоохон ингээл чөлөөтэй эрх чөлөөтэй байгаа байхгүй юу. Тэгээ тэр caption дээр юугаа биччихсэн байсан бэ гэхээр ч те би бол зүгээр л нэг юм энгийн охин шүүх хурлын танхим дотор дээрээтэй ингээд 8 цагийг ингээд өнгөрүүлээд те тэгээд 79 хуудас ингээд юм хүм бичиж аваад тэгээд үзэгчтэй хүрэх гээд байж ин тэгээ одоо ингээд завсарлага аваад ингээд өөрийнхөө дуртай PB&J сандвичийг идээд ингээд байж ин гэсэн утгатай зүгээр л нэг тийм хөнгөн одоо бичлэг байхгүй нэг reel шиг юм те YouTube shorts. Тэрэн дээр хүмүүс амар дургуутсан гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл ингээл юм идээл те тэнгүүтээ ингээл юу яаж магаал. Эргэлдэж мэргэлдээл байгаа. Тэнгүүд хүмүүс ямар амар insensitive юм бэ? Ямар амар мэдрэмжгүй юм бэ те? Ингээд амар тийм хурц одоо хэрцгий гэмт хэргийн тухай ярьж штэ. Ингээ бүр олон жил ингээ дээрээ ингээ хүмүүсийг эмэгтэйчүүдийг ингэж таамалсан, заваасан ингээ sex trafficking дэ бэлгийн мүлжлэгэнд оруулсан энэ гэдэг ийм амар хүнд гэмт хэргийн тухай ярьж иж ингээд нэг хөнгөн ингээд reel бичлэг хийгээл өстой юм хүм мэдээлэнгүүтээ ингээл одоо эргэлдэж мэргэлдээл өстой би одоо зүгээр жирийн нэгэн энгийн охин ингээд дэрийг одоо дэрэтээ ингээд 9 цагийн хугацаанд шүүх хурлын дотор байгаад гэд одоо юу вэ? Ямар амар мэдрэмжгүй амтан бэ гэл амар хүмүүс тэрэн дээр нь дургуутсан юм байна заяа. Би л одоо тэрэн дээр айгу гахаад байгаа. Тэрэн дээр тэгэж амар дургуутахаар зүйл мөн үү? Тэ? I'm like so confused. За тэгээ ер нь энээс эхлэлтэй юм байлээ заяа. Яг юм бичлэгээс эхлэлтэй. Тэгээ түүнээс гадна Стефани ингээд шүүх хурлын тухай хийж байгаа бичлэгүүд дээрээ яг шүүх хурлын үеэр бичигдсэн transcript-ийг яг аль бие ёсны court transcript-ийг ингэж уншдаг байхгүй юу? Заримдаа бүр яг ингээд диалог байх юм бол тэрийг нь яг ингээд ямар ч үг одоо өөрчилж мөрчлөхгүйгээр яг байгаагаар ингэж харилцан яриаг нь уншиж өгдөг заяа. Тэгэнгүүт одоо энэ hatersүүдийнх нь ярьж байгаагаар болохоор ч те Cassie-гийн одоо энэ мөрнүүдийг уншихтаа те Cassie-гийн хэлсэн үгнүүдийг уншихтаа ингээд худлаа Cassie болж жүжиглэх гээд өөрийнхөө voice-ийг өөрийнхөө хоолойг бүр амар high pitched болгож байгаа. Айгу тийм дээшээгээ өнгөөр ингэж ярьдаг. Бүр ингээд заримдаа бүр ингээ Valley Girl тэ ийм одоо California Valley Girls энэ гэж яддаг байхгүй нэг ингэсэн oh my gosh you guys гэл нэг Kim яаж ярддаг үлээд нэг team гэсэн үг заяа. Нэг team өнгө аясаар ингэж ярих гад байна. Яагаад ингээд Cassie-гийн мөрнүүдийг уншихтаа ингээд хоолой молоогоо өндөрсгөөд ингээд өөрчлөөд байдгийн нэг бол team Valley Girl шиг болохгүй ядчихсан эсвэл ингээд амар baby voice ашиглаа нэг жоохон хүүхэд гинэн хонгор жоохон хүүхэд одоо хэлж байгаа юм шиг team дуу хоолой ашиглаад яагаад Cassie-г албаны ийм одоо гинэн тэг хонгор тийм айгүй хохирогч юм шиг болгож харагдуулах гээд байгаа юм уу гэл те. Тиймэрхүү зүйлүүд дээр айгүй их тэгэж одоо шүмжлээд байгаа юм байна лээ. Cassie responds, just say sorry, have some sympathy. I came in saying sorry and I didn't even know I deserved that. You could care less if I was okay. За тэгээ түүнээс гаднаад энэ Reddit post-уудыг нь харахад болно шүү дээ. Бүр одоо дээр үеийнх нь юмнууд гаргаж ирээд заяа. Надад бол угаасаа Stephanie сүү анханасаа таалагдж байгаагүй. Бүр ингээл анх гарч ирж байхдаа ерөн Stephanie ч анх гарч ирж байхдаа mukbang хийж гарч ирсэн байхгүй юм идэнгээ ингээ юм хүм ярьдаг байсан. Тэгээд хамгийн анх болохоор тэгээ юм идэнгээ одоо true crime ярьж гисэн байхгүй. Тэгээ тэрэн дээр хүмүүс айгүйх яриад та нар зүгээр бодоод үзэлтэй ямар insensitive хүн болохыг те ямар одоо эрүүл ухаантай хүн ингээд юм идээд mukbang хийж явахдаа ингээд амар гимтэргүүдийн ноцтой гимтэргүүдийн тухай ингээд тэр хүний гарыг тастаж авсан байна тэр хүний ингээд гэцээг нь онгойлгосон байна ингээд тийм амар зүйлүүдийн тухай яриад сууж авах үү те. Тэгээ бүр амар insensitive айгуу тийм мэдрэмжгүй байгаа зү бүр ингээд тэр хохирогч нарын одоо зовлонгоор мөнгө хийгээд ингээд тэрийгэ идээд сууж идэг айгуу амар гэл тиймэрхүү зүйлүүдийн тухай айгуу их ярьсан бэлээ тэр мэрийг нь гаргаж ирээ ярьж байгаа зү. Гэхдээ Stephanie бол би бол Stephanie бүр дээр байсан бүр анх гарч ирж байхад нь ингээд үзчихсэн байхгүй бүр ингээд анх болохоор ингээд зүгээр нэг true crime хийж эхлэхгүй байсан зүгээр ингээд mukbang иддэг байсан. Хийж ингээд хоол мол иддэг байсан байхгүй. Тэгээ дараад нь mukbang-а идэнгээ true crime ярьдаг байсан. Гэтэ тэр бичлэг нь бол нэг 2-3 удаа нэг тиймэрхүү бичлэг хийсэн. Тэгээ айгүй хүмүүсээс backlash аваад true crime хийж байхдаа ингээд юм мэдэж болохгүй айгүй тийм бүдүүлэг байна энэ төр гэж тэгээ disrespectful байна гэсэн болохоор ингээд тэрийг зогсоосон. Тэгээ одоо бол ингээд true crime podcast нь болохоор тэгж ярьдаггүй штэ. Юм мэдэж яадаггүй айгүй яг ингээд сууж агаад
ярьдаг. Тэнгүүд энэ хээрүүсүүд нь бүр олон жилийн өмнөх юмыг гаргаж яриад л амар ингээл Стефанийг үзий ядаж байгаа юм байна лээ. Тэгээд ер нь Стефани те ямароосоо сэтгүүлч биш, сурвалжлагч биш гэж яахлаарэ те press badge олоод авчихсан байдгийн гээд заяа. Ягаад тэр шүүх хурлын танхимыг public хэсэгт нь суухгүй, press хэсэгт нь суугаад бусад сэтгүүлчдтэй ингээд суугаад байгаа. Энэ тэргээ тийм юм ярьж байгаа. Тэгээд за яг би тэрэн дээр ч гэсэн бодож ирсэн л доо. Стефани яаж press badge авсан болоо гэж те. Тэр шүүх хурлын таймдаар явж байсан өөр content creator, YouTuber энэ хүмүүсийг харангууд тийм press badge байхгүй байсан. Ганцхан Стефани ингээ press badgeтай байгаа хгүй юу. Тэгэд нэг тийм юм зүүцэн одоо сэтгүүлчийн үнэмлэх байсан. Тэгэд бусад тийм press badgeтай хүмүүс болохоор яг нөгөө нэг телевизийн хөтлөгч нар, мэдээний сурвалжлагч энэ одоо яг тийм аль бие усны сэтгүүлч нар байсан байхгүй. Тэгээ би тэрэн дээр бол яхаа өөрөө гайхчихлээсэн л да. Яаж Стефани тэгж авсан болоо press badge. Тэгээд YouTuber хүмүүс энэ бас авч болтгийн бах та гэж би бодож ирсэн. Тэг ямар ч хүмүүс тэрэн дээр агай их яриад байгаа юм байлээ. Гэтэ миний бодлоор бол Стефани айгүй том платформтай, айгүй олон чаналуудтай, хэдэн сая одоо subscribersуудтай, дээрэс нь одоо Стефанигийн энэхүү подкаст нь айгүй олон тийм нэг подкастны чартууд дээр өндөр жагсдаг, айгүй олон 2-3 жил дараалж ингэж шагнал магал хүртчихсэн байхгүй. Айгүй мундаг одоо true crime podcast энэ төр гэдгээрээ. Тийм болохоор тэр мөрнөөсөө шалтгаалаад press badge-ыг авсан байх гэж би бодод. Гэхдээ ер нь Стефани сүжин бол зүгээр нэг одоо над шиг тийм YouTuber бол биш шүү дээ. Бүр ингээд өөрөн гэсэн одоо баг компани байгуулж чадхаар хэмжээний тийм YouTuber гэсэн үг. Зүгээр нэг ганц зүгээр л YouTube хийгээд контент хийгээ явдаг хүн бол биш байгаа байхгүй. Ягаад вэ гэх юм бол бүр өөрөн гэсэн аль бие усны тим байдаг. Багийн хүмүүс өөрөө дан ганцаараа research хийдэггүй одоо судалгаануудаа өөрөө хөлсөж авсан researcher хүмүүстэй заяа судлаачд хүмүүстэй. Тэгээ тэр судлаач нар нь ингээд яг ярих гэж байгаа хэрэгүүдийг нь айгүй амар ингэж ягталж судалж судалгааг нь гаргаж ирж fact check хийгээд тэгж одоо бичлэгүүдээ хийдэг байхгүй юу. Тэгээд дээрэс нь өөрөө одоо зураг одоо бичлэгээ хийдэггүй, өөрөө эдитээ хийдэггүй, зүгээр өөрийнх нь ард ингээд тим байгаа. Зүгээр одоо celebrity хүмүүс өөрсдөө нь арталт ямар амар ингээд team багийнхан хүмүүс байдаг үлээ те менежер, record label тэгэл туслахууд энэ төр гэл те яг л team гэсэн үг. Ер нь бол Стефани чинь бол team level-ийн YouTuber байхгүй юу. Тэгээ угаасаа олж байгаа мөнгө нь ч бол амар их мөнгө байгаа нь ойлгомжтой. Тэгээд манай Монголын одоо YouTuber-д чинь бол тимийг авдаггүй шүү дээ. Хэдийгээр одоо манай Монголын YouTuber-д чинь сая subscriber хүрчихсэн YouTuber-д ч байлаа. Тэгэл бичлэгүүд нь айгүй их үзэлтүүд авдаг байсан ч гэсэндээ тэгээ 500 мянга эсвэл сая мая хүрсэн одоо тийм үзэлтүүд авдаг хүмүүс байлаа ч гэсэндээ одоо яг Америкийн ийм нөгөө том YouTuber-суудын адилаар мөнгө олдоггүй шүү дээ. Энэ YouTuber-д чинь бол амар авдаг юм байна лээ. Манайхан би саяхан ингээд нэг Ace Family гэдэг айгүй том family YouTubers үдсэн тэр чаналын нөгөө нэг ихнэр нь болох Catherine Call Her Daddy гэх тэр подкастэнд орсон. Тэгээд тэрийг үзсэн чинь яг Catherine ярьж Alex асуусан байхгүй хөтлөгч нь та нар ингээд те яг YouTube хийдэг байхдаа те хамгийн одоо их авч исэн цалин чинь ер нь хэд байдаг байсан бэ гэдгсэн байхгүй одоо сарда YouTube-ээс авдаг мөнгө гэдгсэн чинь ер нь ихэнхдээ бол те сар болгон 7 figure гэж хэлсэн. 7 figure цалин авдаг байсан гэж. 7 figure гэхээр 7 оронтой тоо гэхээр 1 сая доллароос илүү мөнгө авдаг гэсэн үг байхгүй юу? 1 сая доллар, дор хаяж 1 сая долларыг сарда олдог гэсэн. 1 сая доллар гэдэг чинь одоо хэдэн манай Монголоор хэдэн төгрөг юм бэ? Хэдэн тэрбум уу? Тийм үстэй хэдэн тэрбум баха. Яа. Би яг одоо хөрвүүлж чадахгүй ямар ч сан хэдэн тэрбум бах. Тэгэд тийм их мөнгийг сарда олдог гэж боддоо. Тэгээд Ace Family-гийн үзэлтүүд ч юм бол ингээд Стефанигийн үзэлтүүдтэй ингээд харьцуулахад бол хамаагүй бага. Одоо энэ Стефанигийн бүх подкастууд нь бүх одоо чаналууд нь амар үзэлтүүд авдаг. Тэгэхээр угаасаа амар их мөнгө хийж байгаа нь бол ойлгомжтой тийм учраас энэ их мөнгөтэй хүн чинь бол өөрийнхөө арталттай ийм амар мундаг судлаачд за тэгэл одоо editor хүмүүс, зураглаач нар гэл ийм том багтай байж чадаад байгаа байхгүй. Гэхдээ Стефани чинь бас энэ айгүй олж байгаа мөнгнөөсөө ингээд хүмүүст тусалдаг подкаст болгон дээр янз бүрийн тийм организашнуудтай ажиллаад ингээд одоо чинь хэм бол бэлгийн хүчирхийлэлд өртдөг хохирогч нарыг дэмжих тийм одоо сайн дурын аян ч юм уу тийм сан организашнд мөнгө өгөх ч юм уу эсвэл хэрцгий гэмт тэргүүдийн одоо хохирогч нарт ингэж туслах тийм организашн янз бүрийн тийм сайн үеийн байгууллагууд болон организашн одоо тийм аянгуудад мөнгө хандуулдаг подкаст болгон дээр манайхаа. Тэгэхээр айгүй мундаг л байгаа хгүй те. Зүгээр ингээд YouTube-аас айгүй их мөнгө авах уу штэ. Тэрийгээ бас ингээд бусдад ингээд хүргээд тусалж гинэ гэдэг чинь бас айгүй тийм авууштай хэрэг. Тэгээ ямар ч гэсэн би айгүй шоконд орсон ингээд Стефанийг айгүй амар ингэж үзэн яддаг хүмүүс байдгийг хараад
Тэгээд хүмүүс бол те за энэ Стефани худлагаасаа ингээм сурвалжлагч энэ сэтгүүлчин те мэрэгжилтэй биш байж зүгээр ингэж мөнгөөр зодож ингээ пресс байж энэ тэр авангуудаа дотор ороод яагаад вэ гэх юм бол угаасаа энүүгээр мөнгө л хийх гэж байгаа байхгүй те мөнгө л хийх гэж энэ контент хийж байгаа өстой за хашгуудаа өстой дэрийг шүүх хурал боллоо өстой мөнгө хийгээд авъя гэж бодоод л те бүр тэнд ингээд байж байгаа нь ойлгомжтой гал хүмүүс амар их тэр Reddit дээр ингэж тавьсан ярьсан байлээ. Ер нь та нар ингээ Reddit дээр ороод хайгаад үзээрэй заяа Stephanie Sue эсвэл Rotten Mango podcast Diddy trial гэж хийнгүүд айгүй олон форумнууд гарч ирж байгаа. За тэгээ одоо та нартай өөртөө Стефанигийн өөрийнхөө подкастын үед нэг ярьсан яг шүүх хурлын танхим дээр юу болж байгаа вэ? Тэг шүүх хурлын танхимын гадаа ч юм уу те юу болдог вэ? Ямар амар зүйл болоод байгаа вэ гэд ярьж исэн. Тэрнийхэн тухай би та нарт ярьж өгье. За Mons Эмийн санг Mons Group-ыг сонсож байгаагүй хүмүүс гэж бараг байхгүй бах. Харин тэгвэл та нар маань E-Mons гэж сонсч ирсэн үү? E-Mons гэдэг нь Mons Group-ийн салбар бөгөөд 24 цагийн туршид эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг E-Mons цэгийн вебсайтаараа болон аппликейшнаараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг байгаа. Тэрч бүхэл 18:00 18:83 дугаарлаа 24 цагийн турш холбогдоод бүтээгдэхүүн болон үйлчилгээнд дээр зөвлөгөө авах боломжтой хүргэлттэй өөрөө ирдэг эмийн сан гэд ойлгоцгож болно. За тэгээ юу гэж манайхаа E-Mons-ийн маань 5 сараас эхлээд 11 сарыг дуустал 6 сарын турш үргэлжлэх Азтай аялал хэмээх урамшуулалт хөтөлбөрөө зарласан байгаа юм байна. За тэгээ хөтөлбөрийн дагуу 6 сарын туршид сар болгон нэг аздан тодруулаад явах байгаа. За тэгээ аздан болсон хүн нь хосоороо Universal Studios-д аялах эрхийн эзэн болох нэ. За тэгээ эхний сарын аялын хөтөлбөрт хэрхэн оролцох вэ гэх юм бол 5 сарын 13-наас 6 сарын 30-ны хооронд E-Mons цэгийн вебсайтаас эсвэл E-Mons аппликейшнээр эсвэл 181883 гэсэн дугаарлах холбогдоод 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд суглаанд оролцох эрх чинь үүснэ гэсэн үг. Аздан сар бүрийн 5-ны өдөр random байдлаар тодруулаад явах юм байна лээ шүү. За би доор description хэсэгтээ E-Mons аппликейшнийг татаж авах линкийг оруулчихъя. E-Mons цэгийн Facebook хуудас руу ороод лайк дараад найзаагаа меншн хийгээрэй. За тэгээ та нар маань өөрөө ирдэг эмийн сан E-Mons-оос худалдан авалт хийгээд хосоороо Universal Studios-д аялах эрхийн эзэн болцгоогоорой. Нэрээ энэ дэлмаар нэг зүйлийг ярихад Стефанигийн тухай ярьж байгаа дээр би яг нэг дэрэг шүүх хурлын эхний өдрийн одоо бичлэгийг хийсэн шүү дээ тий. Тэр бичлэг дээр угаасаа би танарт ярьжсэн. Би ингээ өөрийнхөө хайртай ютубертай уулзсан, Стефани Сүтэй уулзсан энэ ярьсан. Тэгсэн чинь нэг хоёр л хүн байсан заяа. Миний бичлэгийн доор комент доор ингээ бичиж байгаа байхгүй юу? Юу ч хийж байгаа вэ гэхээр өчтдээ ёо чи бүр ингээд юу ачиж Стефанигийн одоо энэ Rotten Mango podcast-ны одоо ярьсан бүх зүйлийг зүгээр ингээ орчуулад хүргэж гин. Чи зүгээр энэ хүний контентыг ингэж хулгайлж гин гэж хэлсэн заяа. Тэгээ хамгийн одоо сонирхолтой нэг гэх юм бол шүү дээ. Миний тэр дэргийн тухай шүүх хурлын тухай хийсэн эхний хоёр бичлэг бол те яг би өөрөө шүүх хурлын танхимд эхний өдөр ингээ суугаад хоёр чихээрээ сонсоод хоёр нүдэрээ харсан зүйлээ өөрийнхөө тэмдэглэлийнхаа дэвтэр дээр хідэн хуудас бичсэн юм ингээд ярьж байгаа шүү дээ те. Яг өөрөө харсан зүйлийг ярьж байгаа те. Тийм байхад те намайг Стефанигээс хуулбарлаа гэж ярьсан гэж та нар бодоод үзтээ тэр хоёр хүн. Яаж толгоонд нь орж ийнө те. Яг ингээд хоёр хүн нэг шүүх хурлын танхимд байгаад нэг зүйлийн тухай сонсож байгаа юм чинь адилхан л юм тэмдэглэж аваад адилхан л ер нь адилхан л төрлийн юм ярина үстэй. Бүр яг word for word те бүр яг үг бүрчлээ адилхан байна гэж бол байхгүй те. Адилхан л төрлийн юм ярина үстэй. Би одоо өөрөө ямар өөрчлөе гэд те. За Стефанигээс арай жоохон өөр байханд бол шал өөр худлаа юм яриа гэд өөрөө зохиож ярилтай биш тийм үстэй. Тэг би бодсон байхгүй тэрийг уншичаад хүмүүс айгүй муухай те. Яагаад заавал Стефани гэж тэрнээр гаргаж ирж ярьсан бэ гэхээр өчтдээ тэр хоёр хүн яагаад гэвэл би тэр бичлэгийн дээрээ би өөрийнхөө миний хайртай ютубер Стефани юм аа би Стефанитэй уулзсан гэж ярьж байгаа болонгууд тэрэн дээр албаар ярьж байгаа байхгүй юу. Энэ муугийн хайртай одоо ютубер Стефани юм байна. Тэгэхээр энэ дээр нь жоохон тоглолт хийгээд энийг ингээд барьж авч агаад ингээд чи над ютуберс ингээд хулгаалдаг хулбарлаа гэж ярьчихъя жоохон ингээ өдөөд өгье гэж бодсон юм шиг байна. Тэг би бодсон байхгүй хүмүүс айгүй муухай юм аа. Айгүй муухай сэтгэвтэй байгаа зү. Өөрөөхөн би ганц хайртай ютуберийн тухай ярьчихгоо тэрийг нь миний эсрэг болгох гэж байгаа юм хайшин те. Эсвэл намайг тэр хүнд дургу болгох гэж байгаа юм уу хайшин нэг тийм хачин бичсэн байлээ. Тэг би одоо энэ дэрийн шүүх хурлын тухай хийгээ явж байгаа бичлэгүүд дээр эхний хоёр бичлэг бол яг өөрийнхөө witness хийсэн юмудыг ярьсан. Тэг бусдууд нь болохоор манайхан би ганцхан хүнийг би одоо Стефанийг үздэг, Rotten Mango угаасаа үздэг.
Тийм учраас би угаасаа үдэж байгаа. Гэхдээ би ганцхан хүнийг үздэггүй манайха. Ягаад гэвэл ганцхан хүнээс ингээд сонсон штэ тий. Тэгэхээр ганцхан хүний перспективыг одоо энэ хэрэг дээр харж байгаа гэсэн үг байхгүй тий. Тийм учраас айгүй олон өөр зүйлүүдийг үздэг. Би одоо Стефанигийн подкастыг үзэн. Стефанигийн подкастыг үзэх айгүй дуртай. Ягаад гэвэл Стефани бүр яг дотор нь байж байгаа хүн учраас тэг өөрөө хэрхэн ярьдаг гэдэг надад айгүй таалагддаг учраас үнэхээр наалтцтай байдаг байхгүй. Тэгээ түүнээс гадна Inner City Press гэдэг X аккаунт байгаа, Twitter аккаунт заяа. Тэр бол албан ёсны одоо энэ courthouse-нуудын дотор нь болж байгаа юу вэ те тэрийг бүгдийг бичээ явдаг тийм Twitter аккаунт байгаа. Тэрийг бол бүгдийг нь уншдаг. За тэгээд түүнээс гадна миний өөр үзэх дуртай гэх юм бол Entertainment Daily гэдэг одоо юу гэдэг штэ сууг гэдэг штэ channel. Тэр channel-ийн нэг хөтлөгч эмэгтэй байгаа. За тэр эмэгтэй ч гэсэндээ яг дотор ороод шүү хурлын танхим дотор ороод ингээд сонсоод байж байгаа. Тэр эмэгтэй бол айгу надад ингээд хэрхэн ярьдаг нь бас айгу таалагддаг. Тэгэхээр тэр эмэгтэйгийнхийг бас би үздэг. Түүнээс гадна Law and Crime гэдэг айгу том одоо ийм Америкт болж байгаа гэмтэргүүдийн тухай ярьдаг тийм шүүх хурлын тэрийн тухай ярьдаг айгу тийм албан ёсны network байдаг шүү дээ. Тэр networking одоо YouTube channel-ыг нь би бас үздэг. Тэгээ ийм олон source-нуудыг үзэж мэдэж авч иж би бичлэгээ хийдэг. Тэрээс шууд ингээ ганц хүнээсээ би ганцхан Стефанийг үзэл тэрийг ингээ хулгайлаад авч хийгээд байгаа зүйл бол огтхон ч биш. Тэгээ угаасаа энэ хүмүүс чинь ер нь нэг л хэргийн тухай ярьж байгаа юм чинь ойролцоол юм яригдэн шүү дээ. Тэгээ би ингээ бодож ирсэн байхгүй юу. Одоо энэ шүүх хурлын үеэр чинь нөгөө court transcript гэж байдаг шүү дээ. Одоо яг шүүх хурлын үеэр нэг хүн ингээ сууж байгаа л ингээл тэр шүүх хурл дээр яригдаж байгаа бүх юмнуудыг ингэж type хийдэг те бүгдийг нь ингэж шивдэг тийм хүн байдаг штэ. Тэгэд тэр одоо шивсэн зүйлүүд нь court transcript гэж байгаа хгүй. Яг шүүх хурлын үеэр болсон зүйлүүдийг ингэж яригдсан зүйлүүдийг шивж авсан тэр материалыг чинь court transcript гэдэг. Тэгээ тэрийг худалдаж авч болдог байхгүй манайхаа. Тэг хинч болно заяа. Ингээд өөрснөө ингээд шүүх хурлын танхимлууд залгаад ингээд авч болдог. Тэгэхээр би нөгөө нэг эхний өдөр нөгөө нэг шүүх хурлын танхимд би очсон штэ. Тэгэд нэг 3 дахь өдөр нэг 2 цаг түрүү очсон гэд та нарт ярьжсэн те. Тэгээ тэрний дараагаар бол миний одоо амар ажил заагүй байгаад миний сурагчдын одоо конкурс, тэмцээн, уралдаан, за тэгэл шалгалт сая тэгээ 2 хоногийн өмнө тоглолт нь болоод баслаа ийм амар завгүй байсан болохоор угаасаа би шүүх хурлын танхимдаа дахиж явах одоо боломжгүй байсан. Тийм учраас би за юу яа гэж утсан байхгүй. Энэ court transcript-ийг худалдаж аваад тэгээд бүр ингээд уншаад те та нартай бүр яг ингээд ярьсан юмнуудыг уншаад ингээд хүргэе гэж бодохгүй. За тэгээд би заалгалаа шүүх хурлын танхимлаа. Миний сонсноор болохоор өчтөд нэг хуудсыг 69 цент 70 центээр ингэж худалдаж авдаг гэж аахгүй нэг хуудас. За тэгээ би тийм болохоор за авчи даа гэж бодоол те. Ингээ нэг 100 муун л одоо хуудас ирэх байлгүй дээ гэж бодохгүй юу. Тэгсэн чинь ингээ би шүүх хурлын танхимлууд залгаад би ингээд content creator байгаамаа ингээд юу transcript авах гэсэн юм а гэсэн чинь болно ингээд интернетээр одоо өөрсдөө вебсайтаар нь ороод ингээд мөнгө төлөөд тий авчиж болдог гэнэ тэнгуүтээ хэлж байгаа байхгүй. Нэг хуудас нь $1.90 баг $2 гэсэн үг тий. Тэгээд нэг өдрийн transcript гэхэд байна шүү дээ тий. Ганцхан өдрийн шүүх хурлын transcript гэхэд ойролцоогоор 300-аас 400 хуудас байдаг гэж байгаа байхгүй. Ойролцоогоор манайха нэг шүүх хурлынх 300-аас 400 хуудас гэхээр та нар бодоод үзтээ $1 иргээд за бодъё заяа. Би яг тэр тухайн үедээ бодож үзчихээд oh my god I can't. $570 манайхаа $1 ир одоо багаар нэгэ бодоод те 300 хуудас гэдэг юм бол өдрийн $500 байгаа байхгүй. Тийм учраас би шууд sorry I can't тэ би үнэхээр чадахгүй. Угаасаа ойлгомжтой үстэй $570 өдөр болгоо ингээд би 8-7 хоногийн туршид төлөө явна гэхээр тэ. Тэгэд надад тий 300 хуудас юм уншаад сууж байхаа одоо заавч алга тэ би яаж бичлэгээ хийх юм бэ тийм үстэй. Тэгэхээр угаасаа хийж чадаагүй. Гэхдээ Стефани одоо чинь гэх юм бол яг худалдаж авдаг гэж байгаа байхгүй өөр хэлжсэн transcript нь байгаа гэдэг. Өдөр болгоны transcript-ыг худалдаж авдаг. Гэхдээ би танад хэлсэн шүү дээ Стефани амар их мөнгө олж байгаа хүн тэр бол тэ нэг $500 $500-600 өдөрт ингээд төлөөд хахад бол угаасаа нэг асуудал бол биш. Түүнээс гадна нэрээ би танарт хэлжсэн надаа ингэж шүүх хурлын танхимд орохын тулд бүр өмнөх өдөр нь очиж ингээд очирлаж 12-13 цаг ингээд очирлаж ингэж ордог гэдэг тийм учраас ингээд хүмүүсийг хөлсөлж агаад тийм professional тэ бүр ингээд line sitter хүмүүсийг хөлсөлж авч агаад ингээд суулгадаг. Тэр хүмүүсийн одоо авдаг цалин гэдэг юм бол цагийн одоо $25-30 зарим хүмүүс одоо бол бүр ингээд $40-30 хүмүүс цалин жишээ гинэ цагийн. Тэгэхээр ингээд Стефани өөрөө хэлжсэн өдөрт гэхэдтэй яаж яагаад гуруулаа ингээ явж орж байгаа штэ. Стефани орж байгаа те миний харсан тэр хоёр researcher охин байгаа заяа. Тэр гуруулаа ингээд орохын тулд те 3 хүнийг хөсөлж авах болж байгаа үстэ. Тэгэд дор хаяж
$1000 үрж байгаа гэсэн тэрэнд. Өдөр болгон дор хаяж $1000 үрж байгаа. Заримдаа бүр 1000-аас илүү авдаг гинэ. Ягаад гэвэл одоо бүр заримдаа амар хүмүүс ирдэг болчихсон. 12 цагийн өмнө ирж зогсдог байснаа бүр болоо. Зарим хүмүүс бүр 16, 17 цагийн өмнө ирж зогсож байгаа гинэ. Зарим үед бүр ингээд шүүх хурал гарч ирэхэд одоо аль үжиний маргаашийн хүмүүс нь ингээд ойшрлолт эхэлсэн байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм амар busy байгаа заяа. За Стефани саяхан өөрийнхөө нэг бичлэгэн дээр ярьсан. Шүүх хурлын танхимын гадаа нь айгүй сонин зүйлүүд болж байгаа гэсэн. Бүр айгүй амар одоо жоохон dangerous болж эхэлж байгаа гэж ярьж байсан. Айгүй амар хүмүүс одоо тэр гатуур ингээд зогсож идэг гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд асуудал хайсан те хүмүүстэй ингээд содолтмоор байгаа юм шиг асуудал өдөөхийг хүсэж байгаа юм шиг те тийм эвгүй гараа тэргээр дүүрэн байна гинэ. Тэр бол баг би итгэж гэн яагаад вэ гэхээр өштэй те миний нөгөө нэг лайнд миний оронд лайн зогсож гисэн залуу өштэй Тэмүүлэн. Тэгээд Тэмүүлэн хүртэл тэр анхны өдөр штэ хилжсэн байхгүй ингээд шүнжэнгөө байсан штэ миний оронд. Тэр намайг өглөө яваад очисон чинь хэлчихсэн байхгүй энэ нэрээ жоохон эвгүй гараад байсан гэж. Тэгээд миний одоо яг битэрийн артталт зогсож исэн. Яг артталт байлуу тэрний артталт байлуу нэг хоёр хүний ард зогсож исэн нэг эрэгтэй байгаа байхгүй. Одоо тэр эрэгтэй жишээ нь шүү дээ харваас нэг гэр оронгүй хүн байгаа байхгүй. Тоон дотор үсэг явж ин гэдэг шиг те яг тийм байгаа хгүй. Тэрүүгээр ингээд зогсож байгаа хүмүүс бол ихэнх нь бол те сэтгүүлчээ сурвалжлагчнаар content creator хүмүүс ер нь тэн дотор байх ёстой хүмүүстэй нэг мэдээлэл авах гэж байгаа хүмүүс. Тэгсэн чинь гиг үнтхэн тэр homeless хүн заяа. Яг харваас ер нь homeless байсан гэр оронгүй юм шиг. Тэр эрэгтэй чинь гэх юм бол ингээд шүнжэнгөө байхдаа нэг өөрийнхөө найз охинтойгоо байсан юм л да. Тэгээ тэр найз охин бас байсан заяа би харсан. Найз охинтойгоо шүнжэнгөө хэрэлцэн гэнэ хэрэлдээл хоорондоо бөө юм болоод тэгснэ жоохон байжснаа ингээд хоорондоо ингээ мейкап хийгээд эхэлсэн гэж аахгүй. Бараг л өстө хажууд нь ингээд хүмүүсийн хажууд ингээд юу яалаа гин шүү. Бараг л одоо те бэлгийн харилцаанд орох гэжсэн гинэ. Бүр тэгтлээ ингээд өөрчлөгдсөн гэж аахгүй. Тэгэл ер нь ингээ хүмүүстэй харьцаж байгаа нэг тийм амар залуу байсан ингээд. Тэгэд угаас би харчаал энэ өстө жинхэнэ тоон дотор үсэг явж энэ гэж бодсон байхгүй. Тэгчээд тэр залуу тэгээд өөрийнхөө спотыг хүмүүс зарах гацсан гэсэн өглөө намайг очихоос өмнө хүмүүс хурж ирэл өө та нар ингээд спотоо зарах уу ингээд гэл тэнгууд тэр залуу зарна гэдэг ингээд айгүй өндөр үн хэлээдсэн гинэ $600 ч гэлээ өмдгөө айгүй өндөр үн хэлээдсэн гэсэн заяа. Би тэгэхээр за тэгэл энэ залуу зогсож байгаа л ингээд өөрийнхөө спотыг айгүй үнэтэй зарах гадаад байгаа юм байна да гэж бодсон чинь үгүй манайхаа тэр залуу эсвэл зарч чадаагүй мэ хайшин яваад орцсон. Заяа. Надтай хамт бид нартай хамт ингээ шүүх хурлын танхимлуу тэр өдөр орж суугаад бүр ингээ найз охинтойгоо хамт заяа. Тэг бүр ингээ юм хүн тэмдэглэж авч маваад ингээ зогсож байгаа байхгүй. Тэг бүр үнээр гайхалтай яг юу иж тэр хүн явж байгаа юм те. Тэгээд нөгөө нэг та нарт би хэлжсэн надаа Secret Service Sam гэж залуу те. Тэр залуу чи яг миний артталтайсан байхгүй. Тэг битээр ингээ хамтдаа бас суугаад ингээ юм ярьжсэн. Тэгсэн чинь яг өдрийн хоолны завсарлагын үеэр би тэд ингээ зогсож исэн чинь тэр залуу хэлсэн байхгүй. Надаас гадна нэлээ олон өөр хүмүүс байсан. Бид нар ингээ лэрэ өрнүүлээд зогсож исэн чинь нэг залуу байгаа үстэй энэ шүүх хурлын танхим дотор байгаа энэ overflow room дотор байгаа залуу нэг айгүй амар залуу. Тэр залуу ч бүр ингээд өглөө намайг ингээд юм идчихсэн гинэ сэндвич идээ зогсож исэн чинь амар ингээд хүмүүс рүү ойрлж хашгичиж ингэж явж яснаа энэ залуу руу харангуйта I hope you choke on that sandwich гэж хэлсэн гэж аахгүй. Наад сэндвичэн дээр чи гахаж өгөөрэй гэж хэлсэн байгаа аахгүй. Яачхаар те тийм айгүй амар aggressive залуу байсан бүр ингээд хүннийг те наад сэндвичэндээ гахаж өгөөрэй гэж хэлж байхдаа явахтай би юу чигээгүй байхад гэд тэгээ энэ залууд юу хийж явж байгаа юм шүүх хурлын танхим дотор хачин юм чин гэд бүр ингээ амар дургу ярьжсэн заяа тэр залуугийн тухай угаасаа айгүй сонио харагдчихсэн юу хийж явж байгаа юм бэ л гэмээр заяа тэгсэн чи би 3 дахь өдөр нь ингээд оцсон гэсэн штэ дахиад шүүх хурлын танхимд дахиад явж исэн нөгөө залууч бүр overflow room-д биш яг албан ёсны үндсэн шүүх хурлын танхим дотор орцсон явж байгаа байхгүй. Тэгээ би саяхан нэг TikTok үзсэн байхгүй мэдээний TikTok. Тэгсэн чинь яг шүүх хурлын танхимын гадаа ингээд байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр залуу артталт нь явж байгаа байхгүй. Тэр мэдээний одоо камерны ард. Тэгэхээр энэ залуу бол тэнд баг өдөр болгон л очиж байгаа юм шиг үлээ. За тэр яг уу ер нь нэг иймэрхүү одоо галзуу солиотой юм шиг тэгээ иймэрхүү эвгүй гараад ингээд эхний өдрөөс хойш байсан. Шүүх хурлын эхний өдрөөс заяа. Тэгэд Стефанигийн ярьж байгаагаар болохоор ч тэгээ арай үед бүр айгүй арай л тэндүү амар болж байгаа гэсэн. Айгүй амар хүмүүс заяа. Одоо чинь гэх юм бол тэгээ нэг залуу нэг эрэгтэй заяа. Яг тэр шүүх хурлын танхимын гадаа хүмүүс оожирлаад ингээд зогсож байгаад ийм модон ийм гамбанц заяа. Гамбанц ч юм уу одоо тийм банц ч юм уу те барьчихсан. Ингээ хүмүүс рүү swang хийгээ явжсэн гэж аахгүй хүмүүсийг цохих гээд ингээд хүмүүс рүү дайрч мараад. Тэгээд бүр нэг сурвалжлагч эмэгтэй рүү ингээд далаасан байгаа хгүй яг цохих гээд. Тэгээ ашгүй нөгөө эмэгтэй ноногдоогүй.
Тэгээ цагдаа магдаа дуудад бөө юм болсон гэж аахгүй. За тэгээ тэр залуу шүү дээ ингээд тэрүүгээр ингээ алхаал ингээ хүмүүсийг ингээ harass хийгээл зэ сурвалжлагч сэтгүүлчин тэрүүдээ ингээ harass хийгээл ер нь тэр lines зогсож байгаа бүх хүмүүсийг л ингээ янз бүрийн хил амаар дормжлол ингээ янз бүрийн болдгийн гинэ. Тэнгүүдээ Stephanie болон Stephanie-гийн хоёр researcher охин руу ирээд заяа. Тэр хоёр researcher ч гэсэн Аз ахгүй. Тэгэхээр одоо 3 Аз эмэгтэй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ гурлын ирээл ингээл өдөөл ни хаа энэ төр гэл тэгдэг гэж байгаа хгүй. Stephanie хэлж байгаа ингээд уурлуулахгүй тулд ингээд юу ч болоогүй юм шиг өөдөөс нь хараад ни хаа гэж хэлдэг гэсэн. Гэтэ Stephanie ч юм бол ерөөсөө хятад биш шүү дээ. Солонгос Korean American байхгүй. Тэнгүүдээ бас нэг удаа ингээд өглөө Stephanie ингээл шүү хурлын танхимлаа орохоос өмнө ингээл юм ингээл өөрийнхөө бичиж авсан notes энтрийг ингээл уншаад байжсэн байл та. Тэгсэн чинь ингээл хурж ирэл чи яасан Cassie-гийн тухай одоо testimony-гийн тухай юу гэж бодсон гэрчийн мэдүүлгийн тухай гэл амар асуусан байл. Тэгэхээр I have to do some work гэл тэгсэн байл. Би ингээ жоохон ажил хийх хэрэгтэй байна. Энийг уншиж бэлдэх хэрэгтэй байна гэсэн чинь чи миний тусламж хэрэгтэй юу? Do you want my help? Do you want my help гэл амар ингээл асууцсан гинэ. Тэгэхээр no it's okay гэл тэгсэн чинь яасан чи намайг ингээд чамд тусалж чадхаар хэмжээний хүн биш гэж бодоод байгаа мó те гэл ингээл айгу амар harass хийгээдсэн гинэ. За түүнээс гадна бас нэг өөр залуу байсан гэж аахгүй. Тэр залуу ингээд те тэр TikTok дээр явж исэн заяа. Ийм аимсан дотор юу хийчихсэн заяа. Тийм бильярдны бөмбөг хийчихсэн. Айгу хатуу байдаг штэ бильярдны бөмбөг. Ингээд swing хийгээ явжсэн гэж аахгүй. Тэр ингээ хүн зогсож байгаа юм шиг. Тэгээ нэг сурвалжлагч руу бүр очиод ингээд нүүрлөө нүлэмсэн гэж байгаа аахгүй айгу амар. Тэгээ бас цагдаа магдаад буу юм басан. Тэгэд ийм тохиолдлууд гарахад цагдаадууд нь тэнгуү цагдаа нар нь ингээд хурж ирэл тэр хүмүүсийг аваад ингээд машин зам гарan заяа. Зүгээр нь яг тэрний хажууд ингээд машин зам байгаа байхгүй юу. Тэр машин замыг гаргаад нөгөө талд нь аваад тавин тэрнээс өөр юу ч хийдэггүй гэж байгаа байхгүй цагдаа нар. Одоо авч явах ч юм уу шоронд хийх одоо jail энэ төр явах тэ цагдаагийн газар явах мох гэсэн арга хэмжээ авдаггүй. Зүгээр тэр асуудал үүсгээд байгаа хүмүүсийг авч яваад машин замын эсрэг талд гаргаад за яв гэл бай гэл явуулцдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүмүүс дахиад хөрөдөрдөг гэж байгаа байхгүй. Бас нэг эмэгтэй бас айгуу тийм яг эрүүл бус юм шиг эмэгтэй байсан гэж байгаа байхгүй. Тэргөө дандаа ингээд ойрлж морилж явал хүмүүс рүү ингээд хашгичаал тэ тэгдэг эмэгтэй бүр энэ Stephanie-гийн нэг researcher охин ганцаараа лайны өмнө зогсож исэн байл да. Тэр одоо очронд ингээд зогсож исэн гинэ. Тэгсэн чинь тэр охин руу очиод тэр эмэгтэй бүр амар harass хийсэн гэж аахгүй бүр ингээд verbally abuse хийгээдсэн. Айгуу тийм одоо racist тэ арьсангөр ялгарсан тиймэрхүү slur энтрүүдийг хэлээл айгуу амар бүр нөгөө охин нь бүр сүлдээ уйлсан гэж аахгүй. Тэгээд нөгөө охин чинь ингээ бүр айгаад ингээ бичлэг хийх гээд тэгсэн чинь бичлэг хийх гэсэн чинь уцыг нь булааж авах гээд уцыг нь цохиж унагаах гээд буу юм болсон гэж аахгүй. Тэгээд хамгийн гол нь тэр үед нь хажуугаар нь 90 20-нд байгаа. Тэгээд тэр оож нь бас хамтдаа зогсож байгаа хүмүүс юу ч хийдэггүй гэж аахгүй. Ер нь бол тэр бол Нью-Йоркод харагдах зүйл заяа. Нью-Йоркод бол хүмүүс яг өөрсдийнхөө л одоо they mind their own business. Тэгээ тэр нь бол ингээ бүр Нью-Йоркчуудын маро болчихсон заяа хэл одоо итгэдэг үгэн заяа. Өөрсдийнхөө л бизнест анхаарлаа хандуулж өөр хүмүүсийн хэрэгт битгий оролцох гэдэг тийм бүр одоо үг байдаг байхгүй юу. Тийм учраас бүр ингээд ер нь Нью-Йоркод хүмүүс тиймэрхүү юм хумыг харсан тохиолдолд бол болооч энэ төр гэд бараг байхгүй. Зүгээр ингээл хараал зогсож ин гэсэн үг. Тэр талаараа айгуу жоохон муухай заяа. Тэгээ тэр эмэгтэй researcher охин бүр ингээ уйлсан гэж аахгүй. Тэгээд арай гэж нөгөө нэг эмэгтэй чинь галц услаатай ингээл яажснаа яваад өгсөн гэж байгаа. Эсвэл ингээ зарим хүмүүс ингээд яг тэр нөгөө сэтгүүлчээд энэ төр ингээл зогссон ингээд очрлоо зогссон байхад нь худлаагаас тэр замын хажуугаар ингээл алхаж явж байгаа юм шиг зүгээр нэг жирийн хүмүүс алхаад хажуугаар өнгөрөө явж байгаа юм шиг ингээл ийшээ дэшээ алхаал тэнгөө ингээд бичлэг нууцаар ингээд бичлэг хийгээд сэтгүүлчдийг ингээд бичлэг хийгээ явдаг гэж аахгүй. Яг яах зоригтой юм бүү мэд заяа. Зүгээр л тэр хүмүүсийн бичлэг хийгээ явуулдаг гэж аахгүй. Ер нь тиймэрхүү хүмүүс байдаг. Ер нь янз бүрийн сонсон хүмүүс байдаг гэж аахгүй. Тэгээ янз бүрийн тийм бослог гаргаж байгаа хүмүүс байна гин. Тэр нь нөгөө нэг Diddy-гийн Free Diddy гэсэн тийм t-shirt подолкнуудыг өмсчихсэн хүмүүс хурж бослог шиг юм хийгээд тэгээ Free Diddy энэ гэл бас боо юм болж байгаа гин. Ер нь л тэр шүүхрлын танхимын гадаа байгаа тэр atmosphere айгүй амар болж байгаа. Ер нь жоохон анхаарал болгоомжтой байхгүй бол нэлээ эвгүүцэж байгаа. Өдөр болгон л баг тийм зодон хэрүүл болдог гэж аахгүй тэр шүүхрлын танхимын гадаа. За тэгээд түүнээс гадна бүр шүүхрлын танхим дотор нэг амарын болсон байна манайхаа. Юу болсон бэ гэсэн чинь нэг эмэгтэй яг тэр гол үндсэн яг шүүхрлын танхим байж та яг тэр зүйл болж байгаа газар бүр ороод суучихсан заяа. Public sector-т байгаа юм гинэ. Тэгснээ яг шүүхрал эхлэхийн өмнөхөн заяа яг нөгөө нэг шүүгч нар ороод ирчихсэн, дэри ороод ирчихсэн, ингээл шүүгч нь ороод ирчихсэн бүгдээрээ суугаад яг шүүхрлыг эхлэх гэжсэн чинь тэр эмэгтэй гэгүнх суудлаасаа босч ирэл Diddy, they're talking shit about you in the courtrooms гэж орилсон гэж байгаа байхгүй юу.
Дээрээ энэ шүүх хурлын танхимудаар чамайг ингээ хүмүүс айгүй муулаад доромжлоод байна дээрээ гэж хэлсэн байхгүй. Тэнгүүд яг ингээл хашгичаал нугасаа ойлгомжтой тэр шүүх хурлын танхим дотор байгаа цагдаа нар нь хурж ирээд ингээ бариад авсан. Тэгсэн чинь тэр цагдаа нар руу ингээ харангуйтаа те Oh, draw your weapons гэж хэлсэн байхгүй. Над буунуудаа гаргаад ир гэж хэлсэн байгаа байхгүй. Нэмэгтэй бүр тэр цагдаа нар руу бууга гаргаад ирээ гэж хэлсэн байгаа байхгүй. Бүр ингэ сүрдүүлж байгаа юм шиг тий. Тэгээ буу юм болоод нэмэгтэй гаргаж авч явсан байгаа байхгүй. Тэгээ та нар бодоод үзтээ ийм шүүх хурлын танхим дотор хүртэл болж ингээд гадаан нь ч үштэй. За түүнээс гадна Стефанигийн ярьж байгаагаар яг шүүх хурлын танхим дотор заримдаа заяа. Эсвэл ингээд шүүх хурлын танхимын гадаа яг очирлоо зогсож байхад нь заримдаа хүмүүс хурж ирэл ингээд би таны фэн тэгээ подкастны чи фэн ингээд ярьдаг хүмүүс байна гэж аахгүй над шиг тэгээ би ингээд очиод тэгсэн штэ. Зарим нь болохоор яг genuine яг үнэхээр фэн байгаа нь харагддаг гинэ. Ингээд яагаал би хайртай шүү, дуртай шүү, үзэх дуртай шүү гэл ингээд тэгэл зураг авахлаа гэдэг юм уу тэгээ яваад өгдөг. Зарим хүмүүс болохоор үнэхээр цаанаа өөр нууц аженда тэг зоригтой юм шиг айгу сонь хүмүүс хурж ирдэг гэж аахгүй бараг өдөр болгон тэгж хурж ирдэг гинэ өөр хүмүүс заяа хурж ирэл өстой чамайг үздэг шүү өстой подкаст хийж дуртай шүү гэл тэгснэ чи хаана байж байгаа хаана одоо Нью-Йоркт байхдаа аль бодолд бууж байгаа та болж яг энэ хотын яг хаана яг аль зүгт нь аль бодлын ингээл бүр салдаггүй гинэ тэгээд хэлэхгүй байгаа штэ хэлэхгүй ингээл жоохон булзаараад ойрхон ч гэдэг юм уу те эсвэл нэг гэл нэг яг хаана гэдгийг хэлэхгүй угаасаа аюултай штэ. Тэгэл хэлэхгүй байхад л ингээл асуугаад яг хаана яг ямар нэртэй хотел юм хэдэн километрийн зайтай юм гэдэг юм уу тэгэл асуугаад ундаг гэж. Зарим хүмүүс бүр ингэж асуудаг гинэ. Чи тэ Нью-Йоркод хинтээ ирсэн. Та гурлаа байгаа мó? Өөр хүмүүстэй ирсэн юм уу? Хотелын чи өрөөнд юу хин байгаа юм? Ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүдийг асуудаг гэж байгаа байхгүй. Айгу амиргаас те нэг эрэхтэй бүрэн штэ те Стефанигээс тэгэл асуугаалсан тэгээд ерөөс нэг юм яриаггүй хэлээгүй ингээ булзааруулал өнгөрсөн. Тэгсэн чинь дараад нь нэг завсралгааны үеэр Стефани яг 0 орцсон байсан үеэр нэг хоёр researcher охин дээр нь хурж ирээд нөгөө залуу чинь дахиад асуусан байхгүй. Стефани хаана байгаа вэ? Аль бодолд бууж байгаа вэ гэж. Айгу амир байгаа зү. Тэгээ бас нэг удаа нэг хүн ингээл би өстө таны фэн шүү гэж ингээд тэрвэрсэн гинэ Стефаник. Тэгээ тэрвэрэхдээ ингээд салхтаа ингээд харсан чинь тэр хүний гар нь ингээд Стефанигийн цөвгөн дотор нь явж исэн гэсэн. Гараа ингээд цөвгөн дотор нь хийчихсэн. Айгу амир байгаа зү. Тэгээ Стефани хэлэхдээ бол иймэрхүү айгу амир эвгүй хүмүүстэй амир таарлаж байгаа. Тэгээ одоо бүр айгу айгаад айгу ингээд те одоо анзаарахтай болж байгаа те хинтээ юу ярих уу гэдэг айгу анзаараад тэгээд одоо айгүй хүмүүс ингээд те хотел чи хаана энэ төр гэж асуугаад байгаа болохоор жишээ нь юм бол шүүх хурал дуусангууд шууд энэ гурав ингээд зочд бодол руугаа явдаггүй гэж байгаа байхгүй өөр газар мазар руу очиж те хүн дагж иж магадгүйгээд өөр газар мазар руу очиж жоохон ингээд цаг хугацааг өнгөрөөж иж жоохон ингээд өөр тийш миши явж иж арай гэж гэрте очдог гэж байгаа байхгүй зочд бодол руугаа тэгэхгүй бол хүн дагж байгааг яаж мэдэх үү тийм биз дээ. Тэгээ ийм амар эвгүүнүүд болоод байгаа юм байна л манайха. Тэгээ би эднийг сонсонгууд шүүх хурал руу очихоос ингээд айгаад байгаа байхгүй миний уул нь одоо нэг 2-7 хоногийн дараа гэхэд те шүүх хурал руу ингээд очих гайгүй цаг завтай болно яагаад гэвэл манай ажил ингээд зуны амралт эхлэх гэж байгаа болохоор тэгээд тийм болохоор жоохон завтай болж эхлэхлээрээ шүүх хурлын танхим руу ингээд очиод байдаа гэж бодсон чи ийм юмнуудыг сонсоод би бүр айгаад байгаа ийм эвгүй хүмүүстэй тааралдаад те ингээд амь насанд одоо хохирол учрах үед ч гэдэм үү те жоохон айж байгаа. Яг үннийг хэлэхэд тэг би бодож илээ очих уу яах вэ ямар ч гэсэн байдлыг сайн анзаарч ижтэй хүмүүсээс ингээд сайн тэнд очиж байгаа хүмүүсээ сайн сонсч ижил очно гэж бодож байгаа. За манайха энд хүрээд бичлэгээ өндөрлөе. Зөндөө олон зүйлийн тухай ярьлаатай хэдүүлээ. Дэрийг шүүх хурлын одоо галзуу солиотой байдлын тухай ярьлаа. За тэгээд Стефани сүүгийн тухай ярьлаа. Тэгээд дэрийн шүүх хурлыг cover хийж байгаа айгүй мундаг тийм YouTube-ийн тухай ярьлаа хэдүүлээ яг юу болоод байгааг нь те цаашдаа ч гэсэндээ те угаасаа ойлгомжтой би нэг дэрийн шүүх хурлын яг гэрчийн мэдүүлэг энтрийг нь бол угаасаа үргэлжлүүлээд цуврал бичлэгээ хийгээд явах болно. Тэгээд хүмүүс айгүйх асууж байгаа харагдчихсэн. Хүүе энэ ямар дуустгүй шүүх хурлыг хизээд дуусгах юм бэ гэд 8-7 хоног үргэлжилнэ гэж байгаа штэ. Тэгээд шүүгч нь бол Америк айгүй том баяр болох 7 сарын 4-ний баяраас өмнө дуусгая гэдэг тийм хуваартай ингээ хичээгээ явж байгаа. Тэгэхээр дуусгах хаа л гэж найдаж байна. Энэ тухай яг дараагийн бичлэгэн дээр яг шүүх хурлын тухай ярьж байхдаа ярина заяа. Гэтэ хальт ярьчихад бол дэрийн өмгөөлөгч нар нь mistrial хийх гэдэг айгүй хичээж байгаа гэсэн 2-3 удаа тийм mistrial хий гэдгийг хүсэлт гаргаж байгаа гэсэн. Mistrial хийнэ гэдэг чинь энэ бүх шүүх хурлыг одоо зогсоогоод те бүр ихнээс нэхлэе гэсэн үг байхгүй юу? Бүр ихнээс нэхлээд өөр 12 тангарагтны шүүгч нарыг олоод те бүх зүйлийг ихнээс нэхлэн гэсэн үг. Тим юм айгүйх ярьж байгаа гэсэн. Тэгээд тим зүйл битгий болоосаа л гэж бодож шин. Тэгэх юм бол дахиад л эхлэнэ гэсэн үг шүү дээ. Oh my god. За ямар ч гэсэн та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол
лайк дараарай. За тэгээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цоошд хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.